дахиад хэлээд ер нь энийхээ болий. Сайн байцгаана уу? 26-ны анхны бичлэг маань орж байна. За эхэлж. Би шууд эхэлж. Манай Завхан аймгийн Цэг суманд байдаг юм аа. Нэр минь үзлээ. За тэгээ 2018 онд шиг санагдаж байна. Зуны амралт ихэл эмээгэндээ очиж тус болдог байлаа. Эмээгийн сумын төвөөс 30-аад км. За тэгээ зуны дэлгэр цагт чинь хотоос айлчин идэр ихэл ирнэ. 7 сарын сүүлээр эмээгийн хамаатнууд ирж хорхог боодог гээд өдөржин л дайд оройн томчууд хууж хөрж хэдэн шил хэмний өглөө мултлах нь мэдээж. За тэгээд би ч нөгөө гэртээ орж унтах гээд хөвтөж байлаа. Нэг удалгүй гадаа гэж нэг юм маш чангаар ойлоод байна. Би ч гайхаад хэсэг чимээ чагнаас согтуу хүмүүс нэгнийгээ утгалчих уу эсвэл нэг нь галж шатаад унчих уу гэд бодлоо. Учир нь орилж байгаа хүн нэг л байж явсан амь тэмцэж байгаа мэт маш хүчтэй чарлаад удаажгүй хүмүүс гараад яав юм юу болов гэцгээгээд би ч бас удалгүй сониучлан гарч харвал манай нагацах дөрөн хөлжигсэн нуруу хүзүүн бүгцийжсэн орилоод газар самартаад өвс сулгаагаад шидээд л түүнийг нь харсан хүмүүс сандарцгааж галзуурчихвол гэж бодсон байх. Ах маань өөрийнхөөрөө байдаг хоолойноос шал өөр хоолойгоор би хармаар байна гэж орилоод гол руу мөлхөөд эмээгийнхээс гол 20 м бас ахыг эмээгийн хажууд байдаг. Хотоос ирсэн 3 ах барьж аваад за гэртээ ор гэд бөө юм болж өргөөд оруулсан чинь энэ манайх биш би гэртээ хармаар байна ээж дээрээ очимоор байна гэж уйлгын дуурч орилоод тэр хоолой бас л нэлийн жирхмээр тэгээд тэндээс арай ахмад настай ах бараг сүнсэн дайруулчихсан бололтой гэж нутгийн нэртэй ламыг авч ирэхээр явсан юм. Ламынх эмээгийнхээс холгүй байсан болохоор удалгүй ламч ирж ахыг хідэн талаас нь дамжилж хүчлэн гэрт нь оруулж ламч номоо уншиж эхэлвэ. Уншиж байхад ах нөгөө л үгээд тавтаастай. Тэгээд ахын зэр чөдөр гэдэг билүү дээ. Тим юм зангидаад нуруунд дээр нь 3 ороолготол биенээс нь нүүлсэн харуутаа гараад гэрийн тооноор нь замхаад алга болчихсон. Тэр утаа зарим хүмүүст харагдаагүй гэлээ. Эсвэл анзаараагүй ч байж магад. Тэгэж ороолгоод ахчад тайвширч тэрд ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь өөрөө хэлэхдээ унтах гэж гэрлүүгөө ороод буцаа тайлаад борлуугаа орсноосоо хойш юу ч санахгүй гэсэн. Тэгээд өвдөг идэр нь бас л амар шалбарчихсан байлээ. Лам хийхдээ төрлөө олоогүй сүнс хэмэр сүлдгүй сархад хүрсэн хүний биеийг ашиглан дараа төрлөө олох гэж оролцсон байна гэж хэлнэ. Тэр явдлаас хойш нагад зах юм л болвол бэртэж гинжих гээд байдаг болсон. За би юу гэж ярих юм гэхээр би энэ хүү түүхээ заяа Amityville-ийн аим шиг гэж нэрлэнэ. За энд нэг гэр бүл байна. За эцэг нь болохоор Рональд, ээж нь болохоор Ли, ах Мардон, эгч Мишель ба хоёр дүү Дожин гэж болох юм болов. Дожин ба Дона хоёр гээд энэ гэр бүл амьдрал суудаг байжээ. За эднийх болохоор Америкийн нэгдсэн улсын 112 дугаар Ocean Avina дүүрэгт том 2 давхар хаусанд амьдардаг байжээ. За гэр бүл болохоор өмнө нь айгуу тайван амьдардаг байсан ч гэсэн эцэг Рональд нь хувийн асуудлаар гэмт этгээдээр тодорхойлогдсон. За энэ дэр би сайхан гэр бүлийнхэн гэрэл зургийг оруулаад өгнө. 1974 оны 11-р сарын 13-ны өдөр Рональд бүх гэр бүлээ унтчихт нь дуудаад хөнөөсөн мөн. Тэг яагаад гэдгийг би хэлмээргүй. Гэмт хэрэг гарсны дараа цагдаад очиж өөрөө мэдгдсэн. Цагдаа гэрт орж үзэхэд өрөө бүрийн байдал нь цустай, зэвсгийн байрал нь баримтчсан байсан. Зураг олдвол оруулъя. За тэгээ Рональд шүүхэд бүрэн ял сонсоод амьдралынхаа үлдсэн хугацаанд хоригдсон байна. За үүний дараа 1975 онд буюу 1 жилийн дараа Луцийн гэр бүл уг байшинд нүүж орсон байна. Тэдний яриагаар энэ гэрт нүүж орсны 28 хоногийн дараа заяа. Гэрт нь амар сонин үйл явдлууд болж эхэлсэн. За одоо ингээд ихнээс нь ярив. Нэгдүгээрт нь за шүн дунд сэрэх гэж байна заяа.
Тэдний яриагаар шөнө бүр 3 цаг 15 минутанд бүгдээрээ сэрдэг байсан. Энэ яг ямар цагийн гэхээр яг аллагын өдөр, яг аллага болсон цаг. Эцэг буюу луудсан хэлэхдээ за бидний ямар нэг зүйл ингээд сэрээдэг юм шиг санагддаг аа. Хаяа шөнө бүр нэг ижил цагт бүгдээрээ сэрнэ. Сэрэх болгонд өрөөнд ямар нэгэн хөдөлгөөнийг ингээд мэдэрдэг байсан гэдэг чинь. За тэгээд өрөөнд харагдах сүүдрүүд бас айгүй амар байсан. Өрөөнд дотор шар гэрэл тавьдаг байсан. Тэгсэн хэрнээ хар сүүдрнүүд гарч ирж хөдлөх мэдрэгддэг байсан гэдэг ч. Хүүхдүүд нь бас үнний талаар ярьсан байна. Өрөөний буланд одоо нэг хүн зогсож байгаа мэт. Хар нүдэнд нь гэрэл тусаад улаан нүдтэй мэт харагддаг тийм хүн өрөөний буланд зогсдог байсан гэж хүүхдүүд нь ярьсан байгаа байхгүй. Тэгээд энэ нь зөвхөн нэг өрөөнд бус одоо гал тоогоо унтлахын өрөө бүрт үзэгдэж ингээд хөдөлдөг байсан гэж хүүхдүүд нь ярьсан юм байна. За мөн хүүхдүүд нь өөр юу ярьсан бэ гэхээр хүүхдүүд улаан нүдтэй хүн харсан гэж уйлж сэрдэг. За заримдаа хүүхдүүдийг өрөөнөөс өөр газар ингээд одоо унтуулна штэ. Тэнгүүд тэр хүүхдийн өрөөний эд зүйлс нь өөрөө хөдөлдөг байсан. За тэгээд эцэг их нь юу гэж ирсэн гэхээр хоолны ширээ сандал жижиг тавилга өөрөө хөдөлдөг. Заримдаа ингээд хинч байхгүй газар хүн хөдөлж байгаа мэт мэдрэмж төрдөг. Гэхдээ очиод харангууд хинч байхгүй. Энэ үйл явдлыг болохоор гэрчилдэг хүмүүс нь сэтгэл зүйчэд тэгээд лам бүүнэр гэх юм. Тиймэрхүү хүмүүс гэрчилдэг. Тэгээд энэ талаар BBS болон The Times зэрэг албан ёсны хэвлэлд нийтлэгдсэн байдаг. MTV-ийн аим шиг энэ кино ном хүртэл байдаг юм байлээ. Тэднэрийнхэн зураг бас заримдаа ингээд яваад идэг. Тэгэхээр жоохон яг аль нь яг үнэн нь үү, аль нь яг тэр киноны зураг авалтын хүү гэдэг нь жоохон мэддэхгүй байсан.